За та бүхэнд ороо минь дүргийа. Нэг зүйлийг бид нэр сайн ойлгох хэрэгтэй. Энэ тэтгэвэр гэж юу юм бэ гэдэг философиг бодох хэрэгтэй. Ахмадууд олон жил ажиллаж хөдөлмөрлөөд нийгмийн даатгалын санд шимтгэл төссөн тэр төлбөрөөсөө хов хүртэж байгаа хэлбэр шүү дээ. Тэр төлбөрөөсөө хов хүртэж байгаа хэлбэр. Тэгээд тэр тэтгэвэр нь тодорхой байдаг учраас орлого нь найдвартай байдаг учраас энийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргаж болно. Хэрэглээний зээлийн ангиллаас хэн гаргах вэ гэхээр Монгол банк гаргана. Ингэх юм бол хүү тодорхой хэмжээгээр зээлийн хүү буурах боломж бүрдэж байгаа. Ийм бол боломж байна гэж харж байгаа. Хоёрдугаарт Монгол банкны хариулж байгаа хандлагад нэг асуудал байна л да. Хоёр судалгаа дурдаад байна л да. Хараат бус байгууллага шийдвэр гаргахын тулд хариуцлагатай байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд энэ тэтгэврийн орлогыг барьцаал зээл авж байгаа ахмадуудын саналыг бол авах ёстой байсан. Энэ саналыг аваагүйгээсээ болоод нэр бүхийн байгууллагын судалгаа нэг яамны бичиг хоёр дээр үндэслээд нэг бол шийдвэр гаргасан юм шиг, нэг бол хараат бусаар шийдвэр гаргасан юм шиг ийм ойлгомжгүй байдал үүсгээд өнөөдөр ахмадуудыг хоёр тал болгож хуваагаад байна л да. Тэгэхээр Монгол банк цаашдаа шийдвэр гаргахдаа энэ шийдвэр хамгийн түрүүнд өртөх хүмүүсийг оролцуулж явах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас Монгол банк энэ тал дээр хариуцлагатай байгаасаа гэж бодож байна. Ер нь энэ Монголын эдийн засгийн суурь асуудлыг өнөөдөр энд хөндөж байгаа. Өнөөдөр хөдөлмөрийн орлогын хэдэн хувьд нь тэтгэвэр байгаа юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Дундаж тэтгэвэр бол хөдөлмөрийн орлогын 30-аас 40% нь байгаа. Бусад улс орн бол энийг 60-аас 80% байлгаж байгаа. Насаараа ажил хөдөлмөр хийсэн хүн бол тэтгэврийн насанд хүрээд цалинтайгаа ойролцоо хэмжээний тэтгэвэр авдаг. Ийм болох ёстой. Тэтгэврийн нэрийн данс гэдэг бол өгөөжөө өгөх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлэх юм бол жил болгоно тэтгэвэр хуримтлуулсныхаа төлөө өгөөж нь тэр хүний нэрийн дансан дээр ингээд хуримтлагдаад нэмэгдэж байх ёстой. Энэ асуудал дээр нийгмийн даатгалын ерөнхий газар яам хоёр бол анхаарч тэтгэврийнхээ энэ реформыг бол хурдан хийх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй болохоор одоо бид нар зөвхөн зээл тойрж яриад байгаа байхгүй юу? Тэтгэвэр өөрөө хангалттай хэмжээнд очих хэрэгтэй, суурь эдийн засаг сайжрах хэрэгтэй. Монгол банк энэ санхүүгийн зах зээл чинь хэтэрхий их банкнуудаас, банк усуудаас хамааралтай юм эдийн засгийн тогтолцоо бий болгож байгаа шүү дээ. Энэ дээрээ Монгол банк мөнгөний бодлогын санхүүгийн зах зээл дээр одоо байгаа энэ санхүүгийн зохицуулахороо энэ төр бодлогоо зөв болгох хэрэгтэй шүү дээ. Бодлого чинь буруу, шийдвэр гаргаж байгаа алхам чинь ингээд 2-3 хүн судалгааны дүн үндэслээ шийдвэр гаргацдаг. Тэгээ өнөөдөр ингээд талцуулж байна л да. Тийм учраас энэ шийдвэрийг бол эргэж харах хэрэгтэй гэж байна. За Монгол банкнаас хариулах. Их тайван дарга. Асуултаар микрофон. Судалгааг асууж чинь тий. Төв банк түрүүний бас урд нь би бас хэлсэн. Төв банк шийдвэрийг хараат тусаар гаргадаг. Мөнгөний бодлогын хороо маш олон нөхцөл зүйлсийг судлаж тунгаасны үндсэн дээр хараат тусаар гаргадаг. Мөнгөний бодлогын хороонд Төв банкнаас удирдлагуудаас гадна дийлэнх нь 6 хүний 4 нь хараат тусаар буюу гаднаас мөнгөний бодлогын хороонд улсын хурлаас томилогдсон гишүүд энэ шийдвэрийг гаргадаг. Судалгааны хувьд гэр бүл нийгмийн хамгааллын яам 2 удаа албан бичиг ирүүлсэн. 2 удаа албан бичиг ирүүлснийг бид хэд харгалзаж үзсэн. Түүнээс биш яг 100% зөвхөн яамны хүслээр шийдвэрийг гаргадаг. Хараат тусаар гаргадаг. Яамны ирүүлсэн албан бичгийн дотор яам өөрөө захиалж хийлгсэн судалгаануудаа хавсарсан байсан. Тэдгээрийг бид хүн бас харгалзаж үздэг. Янз янзын судалгаа байдаг. Бид хүн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтраад ч гэсэн энэ судалгааг урд нь хийлгэж ирсэн. Ер нь бол үр дүн адилхан л гардаг. Ер нь бол тэтгэврийн тантай бас ер нь бол санал нэг байна. Тэтгэврийн зээлийг уян хатан болох хэрэгтэй, хүүг нь бууруулах хэрэгтэй гэдэг. За хүү бууруулах дээр нэг зүйл нэмэт хэлчихье. Гэр бүл нийгмийн хамгааллын яам энэ нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуд хамтраад гэрээ байгуулад энэ нийгмийн даатгалын сангийн чөлөө төлтөглийг арилжааны банкн дээр байршуулад тухайн их усрээрээ тэтгэврийн зээлийг олгоод явах юм бол хүү буурна. Энэ дээр бол Төв банк бол бодлогын хувьд дэмжинэ.